За сайн байцгаана уу Монголын төвчл тавтай байрал. Бид хоёр яармагаас сая 5 гэж гарсан. Одоо хүртэл төв рүү ороогүй л байна. Дуул өчтөр Fedka Jazz Club-т нөгөө нэг Magnolia шинэ альбомаа танилцуулж байгаа гэд бэйсийн тий. Одоо шууд өдөртөн залгаал захиалж ихсэж байхгүй дууссан гэж байна. Тэг хүмүүс аль эртнээс авчдсан байна. Жохон туршлагуудлаа. Яддаг өнөөдөр гоё нартай байна. Гадаа одоо дулаарч эхэлж байна. Тэгээ төв орчих гоё хоол идэ тэр. Гоё Улаанбаатарын үдшээр зугаалцгаая. Сонноос дээр бас ирсэн дээр Монголд нэг байр авъя гэж бодож байгаа. Тэгээд байр иргэд айгүй үзэх гэж нааш айгүй явж байна. Юу Улаанбаатар чи яасан ч их шинэ барилгууд баригдаж байгаа юм. Тэг яг сонголтоо хийхдээ амар хэцүү. Тийм бид хоёр ч өөртөө энд байдаг болохоор ямар байр, хаана байршил гоё юм бас мэдэхгүй байна те. Харин яг тэрэн дээр бол аюу хэцүү байна. Ядагч байсан бол хотын төв рүү байвал зүгээр гэж бодоод байгаа хөөе те. Дараа нь ирээд амьдрахад хотын төв рүү байсан дээр байх. Яагаад тэгэхээр хүүхдийн сургууль, тэгээд ажил, тэгээд гэр энэ гурав ойрхон байх юм бол тэр нөө утааны асуудал, төгжрлийн асуудал бол нэг асуудал болохгүй гэж бодоод байгаа хөөе те. Тэгэхгүй бол одоо энэ яарм руу явъя гэхээр өвөл хичнээн одоо утаа багтаж гисэн төгжрөл нь бас амар цаг авдаг юм байна. 100 өвөлгүй те. Тэг эсвэл бол би тэр тэгж бодоод байгаа. Зүгээр хотын гадаа тий. Бүр хотын гадаа нэг юм байшин бариулдаг ч юм уу. Байшин бариулаад тэгээд тэнцэнэ амьдрах уу гэнтергээл ер нь аль болох олон талаас нь бодож үзэж яана л та. Гэхдээ ерөнхийдөө бол байрнуудыг очиж үзээл яваад сураг сонсоод ангууд зарим нэг байрнууд усны асуудалтай байдаг гэж байгаа байхгүй. Төвийн шугамд холбогдоогүй. Цахилгааны асуудлаас аюух асуудал болсон шүү дээ. Тэр мэрийг бодолцоод үзэнгүүт аль болох нөгөө төвийн шугамтайгаа ойрхон, төвийн шугамдаа холбогдсон тийм байвал зүгээр гэж бодоод байна. Эсвэл бол бүр болоод хотын гадаа. Ийм л хоёр сонголт байна да. Цэцэрлэг хүрээлэн. Тий. Яг цэцэрлэг хүрээлэнгийн тэр аваар эсвэл бол одоо төрүүгээ хааны газар. Үдж байгаа хүмүүс байх юм бол хаана байвал ер нь зүгээр идэм бэ гэдгийг доор комментээр бичээрэй. Тий. Одоо битээр яг одоохондоо болохоор яармагтай байгаа байхгүй. Тэг яармгаас асуудалгүй л байгаа юм л та. Нэг амир. Эртхэн ажиллаа төлөвлөлөөд эртхэн гараа явах юм бол асуудалгүй. Гэтэ зарим үед бол бас бууж өгөхгүй л байгаа юм чаа. Тэгээд угаасаа нэг яг төгжрэлтэй одоо эхний нэг 7 хоног бол арай дасааг байгаа байхгүй. Нэг 7 хоног 2-7 хоног болчих юм бол мэдээж дасаад асуудалгүй болоод явах л ах л та. Гэтэ яадаг ч гэсэн бол их орондоо ирж байгаа болохоор ингээд төгжрээ явж исэн ч гэсэн битээр хувьд бол шаргалтай л байгаа. Тий. Тэгээл цаахан хоорондоо гоё хов базаал одоо явахаас өмнө төлөвлөж байгаа ажлуудаа хоорондоо ярилцаал гэдэг ч юм уу. Тийм байдлаар л өнгөрөөж байна. Дундуур нь яадаг ч гэсэн нэг хэрэлдээд авсан. Гонсол ойлгомжтой. За тэгээ юу их гэж. Битээр бас одоо энэ 5 хагасанд гоё хөгжмийн фестивал орон таараа. XMF ч өмнө нь цэнгэлдэх хүрээлэнд болдог байхад миний нөө сонсч яснаар дүүнэр мүнрийн манай дүүнэрийн хэлжсэнээр болохоор дандаа нөө жоох хөвгтөд очиод тэгээ зодоо модон болдог гэдэг зах. Тэгсэн чинь энэ жилээс яасан бүүмэд бүх нөө нэг юмнуудаа өөрчлөөд жоохон плей таймер хуу болцоо хэлээ тий. Монгол шилтгэн тэгээд нөө нэг дан нөө хипхоп хамтлагуудыг биш холимогтэй тийм фестивал болж байгаа юм байлээ. Тэгээ битээр бас айгүй сонирхолтой санагдаад очиж үзэх гэж байгаа. Тэгээ би бас юу яриа гэж бодчихлаа. Нэг гоё юм яригдсан марцлаа. Одоо ийм л болдго юм байна. Харин. Гээ юу ярих чилаа? Жолооны өмнөхийн талаар уу? Тийм штэ. Нэр нэг сонинтой заяа. Би Монгол жолооны өмнөх байхгүй. Минжи жолооны өмнөхтэй те. Тэгээд Швед жолооны өмнөхөөр Монголд барьж болдоггүй юм байна. Тэгэж бодоод би жолооны курст бүртгүүлэх гэж ирсэн заяа. Тэг баг бүртгүүлээд тэг мөнгөө шилжүүлсэн байхгүй. Тэгээд манай нэг дөлгөөн гэд найз Шведэд амьдарч байгаад одоо энэ Монголд ирсэн амьдарч байгаа байхгүй. Тэгээд би нөгөө найзтайгаа яриад ингээ курс бүртгүүлээд ингээ жолооны курст явах гэж байна мажингээ ирсэн чинь юу яриад байгаа юм бэ хэрэггүй штэ. Шууд нөгөө нэг ийм Монголигараа ороод бичвэримтаа бүрдүүлээд өгчих юм бол нөгөө Швед үнэмлэхээ Монгол руу ингээ шилжүүлж болд юм байна. Тэрийг нэр мэдэхгүй хүмүүс ахын бол одоо юм блогороо дамжуулаад хэлье. Мэдхгүй хүмүүс байвал бас цааш нь дамжуулаад хэлээрээ манайхаа. Тэрийг мэдхгүй бүр мөнгө төлцөө баг тийм нөө жолооныхаа курсэнд явъя гэд баг явж явах замдаа дэлгэнтэй ирсэн ах. Тэгээд за шууд нөгөө нэг жолооныхаа курсын захирлаар яриад ахаа өстө уучлаарай. Мөнгө буцаагаад авъя гэсэн. Өө чи яас тоглоомтой хөвгт вэ. Гэтэ ах яг миний мөнгийг шилжүүлээд өгсөн л дөө. Ийм Монголиа дээр төлбөр нь 12500. Эрдээс 12500. Би жолооныхаа курстэй сая төгрөг төлөх гэжсэн гэж боддоо.
Тэгээд ийм Монголигаар орсон чинь ердөөс зүгээр 12,500 төгрөгөөр тэр гадаадынхаа үнэмлэхийг шууд Монгол руу болгоод хувиргаж болно. Тэгээд тэгж хийж болд юм биш үү манайхаа. Тэрийг мэдэхгүй хүмүүс байвал цааш нь гоё дамжуулаад хэлээрээ. Тэгээд гадаад үнэмлэхтэй бол Монгол барьж болдоггүй юм бэл. Гэхдээ Монгол үнэмлэхээр гадаадд 1 жил бариад идэв шүү дээ. Одоо жишээ нь Шведэд ч гэх юм уу те. Тэр бас жоохон сонин те. Гэхдээ яг гадаадууд бас яг энд ирээд ингээд машин бариа явах юм бас жоохон цочролтой орхолох те. Надад ч гэсэн хэцүү. Би Монголд сурсан хүртэл л одоо жоохон барьж чадахгүй л байна. Гэтэ барина. За нэг тиймэрхүү байна. Төвчрөнд одоо хүмүүс бөөр машинаас гарч мараа зогсоод гоё явж штэ та нарт харуул. Юу дугааруудын плар хийчихье. Тэр нэг ах бүр машинаас гараа зогсцоо тамхиад татсан. Одоо ийшээ ингээд нэг баруун эргэцгэл юм бол төврүүгээ одоо гайгүй орчих гээд байгаа байхгүй. Битэр тэг амар инээдтэй дандаа Google Map-аар явж байгаа. Яг Google Map-ын нэг даваа тал нэг хамгийн төгжрэлгүй замыг л харуулад байна гэж би ойлгосон л та. Гэхдээ штэ тэг энэ цөөрөн хүмүүс бол жижиг замуудыг айгүй мэддэг юм лээ. Тэрний ардаар тий. Тэрийн битүү мэдгүй болохоор тэгэл map. За манайхан тэгээд гоё ер нь Улаанбаатарын хаагур гоё байрнууд байна гэдгийг битээр санал болгоорой. Битээр бол ядаж ирсэн Монголд ирсэн дээр их орон дээр ирсэн дээрээ өөрсдийн гэсэн байр оронтой олё гэж хүсэж байгаа шүү. The next day. За битээр одоо явж л төгөлдөр нөгөө марцсан юм аа санцаа одоо ярина гэдэг. Тэгж хэлээд байх чи юу нөх. Гэхдээ зүгээр нөгөө намайг торцсон байлээ энэ төр гээд нөгөө бичсэн комент хийсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлэх гээд байгаа. Яаж турснаа лаа. Харин би тэрийг хаваалцаад жоохон инээд бэлгэлээ. Ажил дээр байжсэн чинь манай нэг дадлага хийж байгаа оюутан байсан байхгүй. Тэгээд тэр оюутан одоо ингээ 2 сар ингээ Монгол руу явнаа, их орон дээр очноо, сайхан амарнаа. Гэхдээ ингээ явахаас өмнө сайхан жин хаймаар байна гэдгсэн чинь 2 хоногийн усан мацаг бариад үзгээд гисэн байхгүй. Тэгээд тэрийг би сонсчод анх хэцүү юм байна да. Гэхдээ яг туршаад үзьгээд тэнгуүдээ би шууд оройн очингуудаа хоол идэхгүй шууд унтаад тэгээ маргааснаас өдөр нь би юу ч идэхгүй зөө. Өдөржингөө дандаа ус уугаал яваадсан. Үлсэх мэдрэмж авангуудаа шууд ус уугаал яваадсан. Тэр эхний өдрийнхөө оройн унтах гэж жоохон хэцүү байсан заяа. Амар өлсөд идэм байл. Зүр үлсэх мэдрэмжтэй тэгээ гүрийж байгаа унтсан. Netflix дээр Outlast гэх шоу. Тэрний нөгөө дараагийн сүүлчийн сизон гараад тэрийг үзэж байгаад унтсан. Тэгээд маргааш нь босоод гисэн чинь яг ингээд шууд ингээд орноос босчдээ штэ хүн. Тэгээд босох гээд гисэн чинь ингээд би амар ингээд одоо хүн санагдаад тэгээд ингээд амар толгоо эргэж мэргээ сонирн болоод. Тэгэл шууд босоод ус уугаал яасан чинь шууд би ингээд амар хөнгөрөөд амар хөнгөн болоо. Тэгээд нэг 0 орсон заяа. Тэгээ миний шууд ходоод ингээд цэвэрлэгдсэн санагдсан. Ерөнхийдөө ингээд тим мацаг ингээд ер нь нэг 2 сардаа нэг ч юм уу те. Эсвэл сардаа нэг бариад хахад хүний нөө ходоодыг бүр амар сэн цэвэрлэдэг санагдсан. Тэрний ачаар бас нэг ядаж 2 3 хилж хайчих шиг болсон би 2 хоногийн дотор. Тэгээд надад хамгийн их туссан юм нь болохоор таяр нөө Монголд байсан болохоор нэгдүгээр түүгээ санаа заяа. Тэгээ хоёрдугаарт нөө хажууд гой нөө хоол моолын үнэртүүлэг хийж байгаа хүн байхгүй болохоор тэгэл өөрөө өсөл хажууд нөө Луфи хоолоо идэнгүүт бүр гид саржиж байж байгаа юм үнэн инээдтэйс. Гэтэ ер нь тэгж бас туршиж үзүүл ажгүй юм байлээ. Гэтэ нөө нэг хамаагүй тэгээ огцон бас тэгж болохгүй. Толгоон дотор нөө нэг чойжилж байгаа байхгүй. Би угаасаа хоол идэхгүй 2 хоногт би өвөхгүй гэдэг нөө тим кодыг тархиндаа хийчихэж байгаа шүү дээ. Ус уугаад байгаа юм чи би угаасаа өвөхгүй гээл тэгэл гүр ийцсэн. Тэгсэн чи болдог юм бэл. Тэгээд нэгүнийг сонсон гинэ. Тийм. Үгүй чамаагаас давхар санаж. Тэгээ ходоод агшчихдээ юм байна. 2 хоногийн дотор аягаа гоё. Тэг ингээд нөө өмнөх шигээ ингээд нөө нэг хамаа намаагүй иддэг нөө порцоо хасаад тэг нэг жоохон идэл ингээд нөө цаадах мэдрэмж аяг урдаа авдаг л шүү дээ. Чи бас өөрийнхөө нөө торсон юм уу яриач хүмүүс чамайг байнга асуудаг шүү дээ. Төрчөө тарин яаж төрсөн нууцаас аваалсан. Би өрөөсө турыг гэж тураагүй ш. Тэгэл турцсан ш. Би нөө төрчөөд байнга шүл уугаад идэг байсан ш. Би бараа сар гаруй шүл уусан те. Ногоотой шүл, мёгтой шүл дандаа шүл уусан чинь турчт юм билээ. Тэгээ нөгөө мэм хүлж байгаа болохоор тэгэл өсөөл өсгөрөө тэгээ шүл уугаал янз бүр шингийн майгүй хуусан цай май сүдэ цай эд гоё амттай юм идвэл нөгөө боорсон мурцал иддэгсэн ганц хоёроор тэгээ би турцсан чи эзнийхээ хэрээр хөдөлдөг байхгүй тий тэгэл хүүхдээ аваад бит өчө гараал алхах чинь тий алхаал ерөөсө гэртээ байдаггүй байхаараа нөгөө нэг хоолоо игээл байна тий оройн цагаар одоо нөгөө хэрэгцээтэй байгаагаас илүү калори аваад ирэнгүүт тэрийг зүгээр өөх болгоод би чи өөрөө хоримтлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр тэрийг л тооцох хэрэгтэй юм бэл. Тэр нөө мацаг барьж ихснийхаа дараагаас нь нөө их идэх юм бол яг тэрнийхээ хэмжээгээр нөө гарч гүүж лүфиг салхилуулаад гүгээл яваадсан. Эдсэн ч гэсэн тэр нь ингээд нөө шингээд хөлс болоо гарчиж байгаа болохоор
жин нэмэхгүй, жингээ часахгүй. Одоо нэг тийм байдлаар яваад байна. Юу одоо хүртэл идж байгаа гэсэн би бол байн хөдөлгөөстэй тэгэл гараал алхаал нэг салхилуулаад яваад байгаа. Тэгсэн юм шиг гоо тэрнээс би бол төвлөрийн бац бас барихгүй чадахчгүй ухаалт тавч. За энийг ярих гэсэн юм байна. Тэгээ бас нэг бит хоёр нөө гоё юм ярьдаг бас юм хий гэж бодоод байгаа байхгүй тий подкаст маягийн. Яг тэгэхээр нөө бит хоёрыг бас байнга үзээд байх бас үзэгч байхгүй шүү дээ. Зарим хүмүүс ч бас нэг ажиллаа ингээ юм гоё юм сонсох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр та хэд бас юу гэж бодож юм? Бит хоёр ингээ подкаст хийвэл та хэд сонсох уу? Яах вэ? Доор комментэр бичээрэй. Хэрвээ ингээ подкаст хийгээч гоё гэж коммент бичих юм бол бит хоёр гоё подкаст гоё айгуу гоё чанартай дуу хамгийн гол нь дууны айгуу гоё чанар өндөр чанартай тийм подкаст хий гэж бодож байгаа. Тэгээ гоё өөрийнх нь Монголд байгаа нөө бит хоёрын уулзаж ярилцахыг хүсдэг хүмүүсийг уриал тий өөрсдийнхөө л гоё дуртай хүмүүсийг уриал ярилцсан. За тэгмээр байна. Дэмжиж гин үү яаж гин? Хариу коммент. За төгжрлээсээ гарчлаа бай бай гэх тоххой. Өрөөбин талбай дээр ирсэн байна. Амар гоё харагдаж байна. Бит хоёрын бэкграундыг араа. Ногоон дэлгэц биш шүү, жинхэнэ шүү. Амар гоё харагдаж байна тий. Тэг ингээл хүмүүс дугуй унаад, хүүхдүүд машин унаад аяг хөөрхөн байна. Бит хоёроос ир чинь нэгнэг авчирдаг байж гээл яриа сууч. Дараа хүүхдээ гарч ирж байгаа энд гоё машин унуулнаа. Тэгээ дайгуу гоё хүүхэд насны дорсомц идэрч байна. Тэгээ нөх хөдөө байж байгаа л хот руу орж ирэхлээр ерөөдөө талбай руу орж ирж аюу гоё цаг өнгөрөөдөг байсан. Тэгээ одоо ингээд эргэн тойронд аюу хөөрхөн хүүхдүүд инээлтэл гоё дугуугаар ингээд яваал. Тэгээ гэр бүлүүд ингээд амар гоё аз жаргалтай бие биентэйгээ гоё юм яриад аз жаргалтай явж байгааг харахад аюу гоё байна. Яг тэгэхээр нөө өдөр машин унаад гадуур дотор явж байгаа чинь ерөөдөө дандаа л нэг мууртай царайтай хүмүүс байдаг шүү дээ. Талбайд орж ирэнгүүт яагаад ч нэг гоё аз жаргалтай хүмүүс ангууд гоё мэдрэмж авчихсан. Сүхбаатар жанжны хөшөө байна. Тэрний ард нөгөө нэг 3x3-ын нөгөө нэг майхан байлээ. Тэгээ тэнд нэг амар юу өндөр барилга баригдаж байна. Тэгээ энд баг Blue Sky самаагүй өндөр юм байна. Нөгөө Blue Sky чи энд байна. Тэр урд байна. Энд нөгөө Central Tower ах тий. За энд тэгээ юу лээ? Оранж нь улсын дуур бүжгийн эрдмийн театр. Энэ болохоор соёлын төв орно. Тийм соёлын төв өргөө энэ. За тэгээ энд манай Чингис хаан байна. Яг ингээ урдныг харсан ч амар сүртэй идэм биш нэг өшөө чинь. Жоохондоо нэг анзаардаг байсан чинь тий. Амар сүртэй өшөөтэй. Энэ дээр чинь тэгээд алхаж малхах бол амар гоё. Би одоо одонтой ээж болох болоо. Болно шүү дээ. Болно шүү дээ гэдэг чи мэдтүү. Их сургуулаа төгсчөөд тэгээ 2022 онд ирээд Монголд ажил хийсэн аахгүй 6 сар. Гэхдээ хаан банкнд ажилласан. Тэгээс голомцод ажилласан. Тэгээд манай офис тэнд харагдаж байна. Голомтын төв офис. Тинчээ нэг 4 сар ажилласан. Тэгээ минжээд яг яриа л гэж ийшээгээ очиж өдрийн цагаа авдаг байсан. Тэнд очиж өдрийн цагаа авдаг байсан гэж. Өдөөсөө гэрээсээ хоол авчирдаг байсан. Яагаад чи? Айгу баян ажилчин байсан байдаг. Гүүштэй тэр чи яхад нөгөө гэртээ ганцаараа тэгэл дандаа бэлээ мэдчихдэг байсан. Одоо бол шал өөр шүү дээ. Тэ? Гоё нөө гоё. За гоё хэдүүлж явах нэгээр алах юм. Өнөөдөр яж хат бүр айгүй гоё дуулаахан байна. Яг нэг тийм гоё зуны орой. Жохон нэг салхисан болоо. Тэр яриа л чинь дугуй унаад жохон тайрах байгаа. Дугуй нь хийдэг юм бол үзгүй. Мэдгүй. Улаанбаатарын үдэш. Хүүгээ ээж дээр үлдээчээд бит хоёр сайхан зугаалж байна өө хоёулахнаа. Бит хоёр айгуусан буцаа жоох хүүхдүүд болсон юм шиг явж анх удаа болцож байгаа юм шиг гээд төгөлдөрсөн тийч. Харин яг нэг анх нэг болцож эхэлдэг байхдаа нэг догдлол нэг явдаг байсан шиг бит хоёр айгуусаа хөдөлцөөл хотын гудмаар айгуу гоё алхлаа. Тэг яаж нэг миний би жижигэн төвлөн өссөн чинь холгоод бит хоёр лент авч маваа төгөлдлээ даач өгч юм. Тэг амар романтик юм шүү дээ. За одоо ингээ энэ дараа нэг хүүхд хөөрхөн машин унж ийн. Хүүгээ ингээ авчирсан машин унал.
Хүүгээ нэг орой нэг гоё тухтаа авчирээ да тий. Одоохондоо тэгтээ нөө 6 сар дуусаагүй болохоор түгжрэл хിവэрэ байна. 7 сар эхлээд ерөнхийдөө түгжрэл гайг болцдог. Тэр үеэр л нэг тухтаа хүүгээ авчираад гоё төв толбаагаар нэг тэрээс яриад нөө дээр үеиг шиг нэг зураг даруулъя да гэд. Тий. Энд он зурагчд байдгийн байлээ тий шууд угаалгаад өгчтэй. Тэгээ нэг гоё хүүтэйгээ тий зогсож байгаа гуруулаа энэ Чингис хааныхаа өмнө даруулъя гэж бодсон. За манайхаа 15-аас 20 минут 10 минут хийж гин. Юу 10,000 гэсэн. 10,000. За тий 10,000-аар бит хоёр юм дуу аваа явж гинаа. Өөрхөөрхөө. Би энэ дууг анх шүмбөтөө өмжсэн шүү дээ. Цэцэрлэг төрөлн дээр. Битэртэй жий чадахгүй өстой нэг олжсэн. Тэр үнээр яг анх удаага нэ болцож байгаа хосууд шиг л. Одоо наа хүргэж өгөн төгөлдөр. Тааш нэг зүг гэж үгээс. За тэгээд ийшээ жихэн эндээ суудаг юм байна. Төгөлдөр гоё спорт хийчих юм байна. Тэгээд төгөлдөртэй байгаа болохоор ингээ ичгүй бичээд байгаа байхгүй. Хүмүүсээс хараад энэ одоо юу яриад байгаа юм бол гэл. Юу их орондоо болохоор илүү нөө нэг тийм бичлэгний сандрал минийхла бүр арилцсан. Миний бүр эсэргээрээ бүр ингээ. Тийм хүмүүс нөгөө намайг ойлгоод байгаа болохоор Бүр бие бариад. Би бол ердөөсөө бие барихгүй эсэргээрээ бүр илүү ингээд гадагшаага яагаад юм. Миний нүүр халаад ирэхээр одоо явах хөө энэ нарийн 3 сайхан. За гоё нөө. Чингис хаан дээр очиж багч. Одоо энэ манай дугаар уурлаа. Таар дуусаа бол. За битэр өнөр нэг санаанд явж байгаа гоё болцчлаа шүү дээ. Энийг авчиж болдгоо юм бахтаа. Харин энэ дээдл нь жоохон бага алаад. Дээдл нь багаал ингээ харж явмаар ах юм. Харин дээшгээ гоё юм хараа юм. Орой энийг авчдаг баймаар байна. Ингээ харуул зөксч идэм байх өшөөний бол. Яг энэ дээшээ ч хүмүүс авирч бас үздэг байлгүй айгүй. Өшөөн дээрээ юу? Тийм. Өсөс зүртэй. Оо амар том юм биш. Тийм ээ. Тэгээ ердөөсөө дахиж ирж харж байгаа. Энэ юу морь зорин зүртэй юм аа. Бөшөж болд юм болоо. Болдог л хэлбэт тий. Гэхдээ ингээд Монголд нэр 100 үнэхэр гоё юм ба тий. Тийм юмсэн урд нь тоодоггүй байсан жижиг зүйл амар хараал. Харин ч тий. Тэрийг хийх хүсэл тий. Одоо бол яг багын дурсамжууд амар сэргэж байна. Сэтэрж ийн гэх юм уу? Ийшээ нөө төв талбаараа орж ирээд роликтэй нөө дугуй мугуу наал ингээл энэ аваар ингээл орой болтол амар их зугаалдаг байсан. Тэгээ гоё нөө зайрмагч хэр үзэм авч идэж мэдээл. Тэг яг тэр үе ямар санаанд орчихно. Тэгээс энэ хүүхдүүд яг тэгж явж интэй хөрхөн дуурайгаал байна. Тэгээ эн чинь яагаад энд ирдэг вэ? Хамгийн гоё замтай чи энд. Тэг явж болдог зам нь. Тэгэхээр яг талбай дээр идэв бэлээ. За битээр яг одоо та нар эргэн тойрноо за ингээд хүмүүс хөөрхөн ингээд дугуунаал болцсон болзоол хүүхдүүдтэйгээ явах нь яваа. Гоё нөө. Тэр хоёул энэ наваа тэр чигтээ явчвал яах вэ? Би өсөөд тэгээд чарсны өмс авсан. Жохо зүйл юм аа. Би амар гоё шаржнаар төмсөн дуртай. Зөөлтөн төмсөн дуртай хүмүүс бол гоё. Амар их хараа манайхаа. Энд бол appetizer 100 штэ тий. Шар. Бараг хоошоо гарч ирд юм байна. За 10 өнгөж ажиллах хоолн гарсан юм байна. Плюс гай дотор таараа. Энд тэгтээ гоё шаржгансан гоё байсан бол гоё юм. Тэгтээ чиз нэ. Монголд ингэж гардаг юм бол би гайхаад байна. Францд гарахад бол ингэж ирээд байхгүй юу? Нэг аяг вино. Тэгсэн чинь баг ингэ зүгээр амтлагааны вино ирж байгаа биш санагдсан. Надаа. Гэтэ би мэдгүй шүү дээ Монголд ингэж гарч магадгүй. Парист ямжсан бид нар ингэж аягаар авахд ингэж орж ирдэг байхгүй. Би жоохон гайхаад байж байна. Ингэж 29 мянга. нэг 7 евро мавраа юм уу? За битээр тэгээ хүүгээ орхиж байсан. Сайхан явж өгч байна тий. За үргэлжлүүлээд хэвтүүлээ маргааш болцсон. Бай.
Солонгосоос эсвэл Европоос үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд Cinemen application амбассадор болоод нийлд орлоготой болох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Линкээ үүсгээд эсвэл дугаараараа найзаа урихад найз чинь Монгол руу эхний гүйлгээгээ хийхэд та $3 авч найз чинь харин $1 бонус авах болно. Хэрвээ та Cinemen application-а татаж амжаагүй байгаа бол доор description хэсэгт байгаа линк рүү орж бүртгэлээ хийлгээд $1 бонусаа За хуур фестивал дээр ирсэн байна. Би тэд аваа гоё төвжрэлгүй гоё ороод ирлээ. Өдөр ирж байгаа болохоор 2 цагт. Тэгэхгүй бол орой ажилдаараа айгүй хүмүүс ирэх байх. Тэгэхээр нэг төрөд ирлээ. За тэгээ та хэдэд харуулъя жоох өрөө тойрон. Одоо жоох тэр нэг модны юм хийсэт байгаа болохоор айгүй муухай цагаан мод байгаад байна. За манайхаа эхний өдөр амар бороотой, амар сэлхтэй байна. Ер нь айгүй хүчтэй эхэлж гин. Тэгээд үе бороо орж байгаа болол бороо ороод болол айгүй хуртай өдөр байна. Тэгээ би сая нэг кофе авч уусан. За манайхаа битээр одоо хоол идгээ сууж ийн. Төгөлдөр рамен авсан, би бургер авсан. Тэгээд тоглолт савхаас өмнө сайхан хоол идээ. За тэг сэтгэл ямар байна? Анх удаа битээр хуурд орж үзэж ийн. Playtime-тэй ердөөс харьцуулмааргүй байна л та. Гэхдээ өмнө нь Playtime болж исэн газар болохоор илүү тийм ностальжик тийм мэдрэмжийг авч байна. Энэ нэг дөрвөн уулын гоолд нэг нар мандахыг харах гоё байсан шүү дээ. Нар бууж яхад бас мандахын цуг асан. Тий, нар мандахыг нар жаргахыг энэчнээс хармаар байна. За тэгээд хүүхдүүдтэй хүмүүс аюух явж гин битээрээс харчаад хүүгээ аваад ирдэг гэж бодсон. Гэхдээ битээр шүн мөн нөгөө харанг маран үзэх болохоор бас хүүхд чихэнд тэртэй юм байх гэж бодлоо. Гэхдээ бас хүүтэйгээ бол хөөх юм те. Хуур мьюзик фестивалийн хувьд болохоор шийдлүүд аюу гоё шийдсэн байна. Тэгээ бас дээрэс нь хамгаалалт цэвэр орчин те. Тэрийг бас аюу гоё шийдсэн байна. Энэ сайн дураар ажиллаж байгаа залууслах те. Хогийн савтай, цагдаа нарын хамгаалт байна. Имлэг байсан, аюулгүй байдлын машин байсан. Ер нь бүгдээрээ байна. Бэлэн бэлтгэлтэй байна. Тийм болохоор нэг аюу 50 мэдрэмж авсан би лав. Тэгээ ганцхан баг алж байгаа зүйл цаг агаар л байна. Яа, уул нь гоё нартай байсан бол үнэхээр сайхан байна. Баярлаа. Тийш баярлаа. Баярлаа. Би ундаа аваагүй шүү. Баярлаа. За сайхан боёнд ингээд калфис авлаа. Би эндээс нэг юу бургер авсан байхгүй юу? Миний бургер гарчиж одоо төгөлдрийн рамен гарах юм байна. Явгай. Тэгээ бас нэг өөрхөн хүмүүстэй таараад намайг үздэг гээд огцоттойгоо гоё таарч ийн. Энэ дашрамд XMF-ээс бас урилга өгсөнд маш их баярлалаа. Анх удаага одоо Монгол шилжлэгийн зохион байгуулагдж байгаа. Тэгээ аюу гоё зохион байгуулж байна те. Тэгээ зохион байгуулж байгаа багт нь бас баяр хүргэе. Тэгээд цаашдаа ер нь Монгол шилжлэгийн зохион байгуулалт бол үнэхээр гоё л ах юм те. Угаасаа яг энэ газар айгу бест газар. Тэгээ ерөнхийдөө бол угаасаа яг энэ орчин Монгол шилжлэгийн яагаад ч айгу гоё байгаад байдаг л та. Ингээд бөөнөр ингээд жоохон шахацалдаг ч гэсэн тэр нь илүү гоё байдаг юм уу те. За тэгээд хүмүүс ирээд ингээ гоё мэдлээд сайн уу энэ төргээ тэнгуут бас амар гоё юм те. Гоё мэдрэмжийг авч байна. Тэгээд энэ жил битээр анх удаа дүүгээ дагуулж ирсэн. Тэгээ манай дүүгээс хэдүүлээ сэтгэлийн асууя. Манай дүү дөнгөж 11-т хүртлээ ингээд битээрийг дагаад тоглолт үзэж байна. За сэтгэл ямар байна? Тэгээ гоё юм би анх удаа юм ирж үзэж байна. За чи өнөөр хэнийг үзмээр байна? Роки шоуыг. Өөр хүнийг үзэх юм? Үгүй. Роки л. Роки шоуыг үзэн гинэ манай дөө. Би болохоор хүүг ердөөс амьдаар тоглолтыг үзэж байгаагүй. Тэгээд дээрээс нь гүн сорыг сонсомоор байна. Гүн сор дэс дуртай. Би болохоор Кивиг сонсомоор энэ 5-аас тэгээд өнөөр харан маран Рикитоныг бас сонсно. Маргааш бас тэг хүүг сонсомоор тий. Исванисыг бас аягүй их сонсомоор байгаа. Моханикийг бас амар их сонсомоор байна. Сая тэгээ бас явж байгаа зохион байгуулалтын багаас ямар хүмүүсийг сонсомоор гэсэн би зүгээр сандарсан та юу ч хэлж байна. За тэгээд та нарт бас сонсуулна заяа. Гэхдээ Монгол ямар байгаа мэдэхгүй гадаад нэг тоглолт үзэж байгаа хүмүүс ингээд YouTube дээр бичлэгийг хийсэн чинь блоклоод байлээ. Бид хоёр тоглолтыг бичихгүй маа гэх нэг хайлтаас харуулна тий. Тэгээд блоклуулахгүй л гэж найддаг таахгүй. Хүүхдүүд энэ рэпрод аягүй сонсд юм. Цааш маш байсан бол гоё ахгүй юу тэгээд. XMF-ийн нэг онцлог нь болохоор яаж байгаа юм бэлээ.
бага насны хүүхдүүдийг төрсний гэрчлэгээ эсвэл гадаад пассворт аваад ирэх юм бол тэрийг хараад нөө том үнэтэй цуг үнэгүй орж болж байгаа юм байлаа. Тэгээ 16-аас доош насны хүүхдүүд орж болдго юм байлээ. Тэгээ бит хоёр дүүгээ аваад ирсэн байгаа. Түүнээс манад одоо гэртээ байж ах байлаа. Бит хоёр ерөөсөө мэдээгүй манад өөрөө уушд судлаа тэгээд би болно гэж шүү дээ тэгээд хүрээд ирсэн байна. Жог хүүхдүүд ердөөсөө авчирч болохгүй гэж бодоодсэн тий. Тэгсний болох байсан юм шүү дээ. Тэгээ бит хоёроос дараагийн удаас хүүгээ дагуулж ирээд гэрэж чинь тий. За би тэд эдсээр л байна гэдэг аахгүй юу. Одоо цагаагаар гоё болж ийн нар гарсан. Тэгээд удахгүй тоглолтууд үзмээр байгаа тоглолтууд мань гарах гэж байна. Шорлог идэв гэж бодлоо. За тэгээ сайн нэг юм эргүүлж үтсэн чинь манай дүүн уух юм хоцсон. Тааж алкоголтой тэгээд тэрийг бит хоёр авсан. За одоо тэгээ хүмүүс гоё ирж ийн, гоё хувцсан хүмүүс зөндөө байна. Одоо нөгөө яг ажил тараад хүмүүс нь цугларч эхэлж ийн. Бит хоёр нөө 2022 онд наашаа ирж захад бүр төгжрлийн бүр трама баг авсан тий. Тэгээ одоо нөө төгжрөхөөс төрүүлээд ирээгээд амар иртэрсэн. Тэртээд аягүй гоё зогсоол олсон. Дохид залуучууд яасан ч гангай бүр үнэхээр гоё харагдаж байна бүгдээрээ. Тэгээ би яах вэ? Би нэг иймэрхүү л. За бай. Энэ арай нөөхтэй махан бүр янз яригч. Oh my god. Нөөхтэй махан янз. За манайхаа одоо гоё нар гараад гоё болж байна. Кивиг хүлээж байна. Саяхан амар боротойсэн ч одоо гоё нар гарч байна. Таны хөргийн өсөлтөнд Энэ миний ардын уулнуудынхаар амар гоё харагдаж байгаа.
За чи сонсохыг хүссэн рэперээ сонссон уу? Сонссон. Ямар вэ? Гоё байна. За бид одоо нөгөө нэг муханыг нисваны саран эдрийг хүлээж байна. Энэ food stage дээр нь болохоор сайн бахан рэперүүд гарсан. За энэ асар дотроос нэг юм болдсон юм шиг байна. Хүмүүс зүгээр амарч мураа тогж моглоод байж ах шиг байна. Асар дотор юу вэ? Орж сонирхъя. За манад үеинд тоглоно гинэ. За чи юу тоглох юм? Юм хожиж шүү тэгээд хожихгүй бол онгош шүү нэг эрдэмэ. За наад авах юм уу? Айдын авах юм. Чи яа? Наад чи авсан уу? Хотлаа юм байна аймаг. 593 яа. Манай дэвсэ энийг очоод ирлээ. Ее. За манайхаа одоо бүр үнэхээр гоё болж эхэлж байна. Та нар миний хойноогоо уул тэнгэр мэнгэрийг хардаа нар шаргаад айгүй гоё өнгөтэй болж байна. Амар гоё байна. Уулны дунд шоудж байна гэдэг. За тэгээ хэдүүлээ тайзраа явцгаая. Хойно нар жаргаад та нэр өнөр амаа чиг байна манайхаа алж ийн. Тэгээ манай залуучууд яасан ч гоё хувцастай. Энэ монголчууд айгүй гоё байна. Гоё байна манайхаа. The next day.
буруутэйгаа хэн баян? Шил мад буруутэйгаа хэн баян? Басах Монгол!